Зохиолыг бичсэн Цэцгээ Баасанжуу. Чаг цохлох цагийн хэмнэлээр сэтгэлээ чилээн хүлээж үтсэн хүн л хүлээхийн зовлонг ойлгоно. Амьдрал минь нэхэндээ сайхан байсан. Аз жаргалтай сайхан ихнэр нөхрүүд зүү орох зайгүй хайртай хосоод өглөө бүрийг хайрын үнсэлтээр орой бүрийг амттан юм уу цэцэгтэй ирдэг нөхөр. Тийм л амттай аз жаргал дээр бурхан бид хоёрт хүү хайрлаж уламж хайраа бэхжүүлсэн бөгөөд халамжтай сайхан хань минь улмал төгс болсон. Нөхөр маань шудраг гүдэсгэн сайхан эр хүн. Хувь тавилан надад сайхан нөхөр заяас юм. Найзууд маань хүртэл атаархдаг байв. Намайг 10 жилийн 9-р ангид байхад манай ангид нэг өндөр борхоо хөдөөнөөс шилжин ирсэн юм. Би гэдэг хүн хөөрхөн сайхнаа мэдэрсэн айлын ганц эрх охин л доо. Гэхдээ хүн харахад бардам сэхлүүн харагддагч угтаа бол хүн бүхэнтэй эвлэг сайхан харцдаг. Бусдтай адил зэндархах энэ тэрийг мэдэхгүй хүн яриад л байвал ярилцсан үгүй бол нэг их яриа үсгээд байхгүй. Сурлах сайтай хүмүүжлтэй сайн охин байсан болохоор аав ээжийнхээ сэтгэлийг зовоож байгаагүй юмдаг. Манай ангид ирсэн тэр хүүг Бат Сориг гэдэг. Хичээлдээ сайн, томоотой, сакс волейбол, гүйлт, харайлт гээд спортын төрлүүдэд авьяаслагч чадвартай. Олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож манай анги бай тухай сургуулийнхаа нэрийг гаргаж бас суралгаарч шаггүй. Би түүнтэй хид хідэн тэмцээнд оролцож байснаар түүнийг хүндэтгэж бас надад бишрэх сэтгэгдэл төрүүлж эхэлсэн байлаа. Нэг л мэдхэд тэр надад бусдаас өөр сэтгэгдэл төрүүлж өчүүхөнч болов юмн дээр надад анхаарал тавьж байгаа нь таалагдах болж ирлээ. Манай ангийнхан бит хоёрын энэ байдлыг анзаарч миний хідэн найз охид "Хүүе гэрлээ минь чи арай энэ хөдөөний бор хүүтэй нэг л өөр харагдаад байх чам. Арай тийм юм биш үсттэй" гэдэл хөхрөлдөж сүйд болцгаалаа. Тэгэхэр нь би "Тэгээд юу гэж би болохгүй юм хийж гисэн гэж юу? Бит хоёр үерхэж байгаа штэ" гэд хэлчихлээ. Нөгөөдөл маань нүдэ эргэлдүүлэн шоконд орж янз бүр болцгоон "Тоглосон бидтэй тийм үү? Үгүй эцтэй" хэмээн шалгаацгаалаа. Надад хөвгөлтөө санагдаж дотроо "Хөөх яана үерхэж байгаа гэд ахтай яах вэ дээ? Ичиж өгөх нэ. Бат Сориг сонсч чухал яана" гэж учиргүй сандарсан ч тоохгүй царайлж өнгөрөв. Үнэндээ би түүнд сайн болчихсон дандаа л түүнийг нүдэрээ хайж харц таарлахаараа ичиж улаадаг болцоод байсан. Бид суралцсаар нууцхан бинээ хүсэмжилсээр нэг л мэдхэд сургуулаа төгсөх болчихсон байв. Төгсөх жилийн шинэ жилээр Батаа надад хоёлаа ёолк дараад уулзаж болох уу гэж зурвас атгуулчаад яваад өглөө. Намайг сүүл барьцгийн тараад гарч ирэхэд Батаа сургуулийн талбай зассан сүлд модны доор зогсож байв. Би ч түүний юу хэлхийг хүлээн маш их сэтгэл хөдөлж юу хэлэх бол гэж бодож зогслоо. Цасан ширхэг бодорч олон өнгийн гэрэл цацраад хүйтэн жавар гаднаас хайрч хайрын зул дотроос төнөөд цаанаа л нэг сайхан гайхалтай. Тэр орой санаанаас яахан мартагдах билээ. Анхны хайраа тэр минь надад ичиж төгдрөн байж илчилж би ичиж бас баярлсандаа хариу хэлж чадахгүй твдэж орхисон. Харин Батаа намайг хариу хэлэхгүй болохоор ихэд сандарч "Гэрлээ минь намайг уучлаарай. Би хиттэйгүр санаатай хүн болол та. Чи минь бодвол хайртай хүнтэй л байлгүй" гэж түстас хэлээд явахыг завдлаа. Би ч учиргүй сандарч "Үгүй надад чамаас өөр хайртай хүн байхгүй штэ" гэж бараг хашгирч орхилоо. Тэр маань над руу ихэд догтлон харж "Нэрээ юу? Тийм гэж үү? Маш их баярлалаа гэрлээ" гэж билээ. Ийхүү бид хоёр анхны нандин гэгээлэг хайраа бие биендээ илчилж сургуулаа төгсдөл хөтлөлцөн гүйлдэж найз нөхдөөсөө хөндөрсөн гэхэд болно. Хичээлээ хамтран давтаж номын санд сууж хамаг анхаарлаа сургуулаа амжилттай дүүргэхэд зориулсны хэрэг гарч Батаа маань Унгарт, би Монгол Улсын их сургуулийн оюутан болж илээ. 4 жилийн дараа нөхөр маань усны инженер, би эдийн засагч болж хурмаа хийж албан ёсны ихтер нөхөр болцгоолоо. Батаагийн маань аав багт нь нас барж ээж нь сургуульд цэвэрлэгч хийсээр ганц хүүгээ сайн сайхан боловсралтай хүн болох гэж ихч мэрийсэндээ гэж нутгийнх нь хожим дурсч билээ. Хүүгээ гадаадад сурч байхад нь би энэ муудсан ч хүүдээ хэлж хэрэггүй, хүү минь хичээл сургуулаа орхичгож магад гээд насан өөд болсон байсан.
Хоёрдугаар курсэд байсан тэр зун нэрээд ээжтэйгээ уулзаж чадаагүй дээ ихэд харамсаж бид хоёр нутагт нь очиод Шарлиг нь эргээд ирж аав ээж хоёр маань гандангаар дагуулж явж баахан ном уншуулсандаа зайлвал говь алтаан төвийн 1-р сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан болохоор сургууль бүх ажил явдлыг нь дааж сайхан үдсэн гэж хүмүүс хэлж байсан. Бата маань оюутны байранд амьдарч байсан ч манайхаар байнга ирж аав маань нутгийн хүү гэж ээж охины минь найз гэд тэд маань хизээний хүргэн болохоо шийдчихсэн амралтаар ирэхэд нь сүйд болцгоодог байсан юм. Аав маань нэгэн байгууллагад хэлтсийн дарга ээж маань дүүргийн халамжийн байцаагч хийдэг байв. Аав говь алтаан буухтын хүн, ээж хотын уугуул. Аав ээж хоёрын маань эцэг их нь багт нь өнчөрсөн, өнчөө өрөөсөн өссөн болохоор ч тэрөө бие биендээ халамжтай гэж жигтэйхэн өрөвч зөөлхөн сэтгэлтэй хүмүүс. Тэдэнд маань ах トゥ гэх улс байхгүйж харин олон сайхан найз нөхөд ажлын хамт олонтой хүнлэг сайхан хүмүүс байлаа. Аав ээж хоёр хоорондоо маш их хэвтэй бие биенээ хүндэтгэж харьцдаг болохоор маргаж мэтгэх асуудал огт гарч байгаагүй юм. Миний өмнө 2 ч хүүхэд нэмсэн болохоор намайг өндөгшгөл бөөцөөлж өсгсөн юм. Би ч аав ээжийнхээ далаа их хайранд өссөн ч элдв зангүй тэднийхээ сайхан сэтгэл өрөвч занг өвлсөн бололтой ядруу зүдрүү хүмүүс гараад өрөвдөж туслахыг хүсдэг. Нэг жаахан хүү дэлгүүрийн өөдөнд уйлаа зогсчихсан байхад нь таарад учрыг нь асуухад талхны мөнгөө хайчихсан ээж загнана гэхээр нь өөртөөгөө 5 төгрөгөө өгчгөө цааш явж байтал нөгөө хүү ганц талх тэрчгсэн учиргүй амьсгаацаар гүн ирж "Эхчээ танд маш их баярлалаа. Хариулт мөнгө өгөх гэсэн." Гэхдээ нь "Миний дүү аваа. Ямар хөөрхөн. Үгүй дээ эхчээ. Ээж юм мөнгө авчраагүй штэ" гэж билээ. Тэр их сайн хүмүүжлтэй хүү байсанд баярлаж илээ. Энэ мэтчлэн ядарсан хүмүүст хэд 3 төгрөг илүүчлэх төдийд тэдний баярлаж талархсан өрөвдмөр харц амьдралын нэг өнцгийг надад ухааруулдаг байсан. Би амьд борход аав ээжийнхээ хайранд билуураагүй нэг шалтгаан нь тэр хаяа нэг тааралддаг өрөвдөлтөй хүүхэд хөгшөд байсан байх. Боломжийн амьдралтай гэж дээгүр харж явдаг зарим нэг огттой адилгүй зантай өссөн минь аав ээжээс минь надад өвлөгдсөн нинжин сэтгэл, хүн чанар, үлгэр дуурайлал гэж боддгийн. Тэр ч цангаараа би сайн нөхөр, сайхан найзаа олж насан туршдаа хамт үлдсэн хүн. 10 дугаар ангид ордог жил манай ангид бас нэг хөдөөний охин шилжиж ирсэн юм. Дунд зэргийн нуруутай, хөөрхөн хар нүдтэй, боровтор царайтай, үг дууцогтой, даруухан тэр охин хичээлдээ маш сайн. Баян хонгор аймгаас шилжиж ирэв. Манай ангийнхан ялангуяа дээгүр зантай хідэн айхтар охид хөдөөнийхэн дүүрхнээ энэ ангид гихчлэн бохоо тас хийлгэн хямсалцаж доогтой харж хоолцоох нь энүүхэнд. Анх батаа гэрж байснаас илүү маягалцгааж байв. Би түүнийг ихэд өрөвдөж дотроо өмөрдөгч улаан цай ангийнхаа огттой муудалцахыг хүсдэггүй байлаа. Анх бадмиг манай ангид орж ирэхэд нэг суудаа сул байсанд багш тэнд суу гэж хэлв. Тэр ширээнд ангидаал толгой цогтой ганган цагаан охин ганцаараа суудаг байлаа. Хэдхэн минутын дараа тэр охин "Багшаа, би энэ хүүхэдтэй нэг ширээн суухгүй, та өөр хүүхэдтэй сольж өг" гэлээ. "Яагаад тэр вэ?" гэж багш түүн рүү харахад байдгаараа ярваагаад "Би хамт суумааргүй байна. Тэгээд л болоо" гэлээ. Багш угаасаа тэр охинд юу ч хэлж чаддаггүй болохоор хинчин солигдож суумаар байна гэж биднээс асуулаа. Тэгсэн Батцорог "Багшаа, би сууя" гэлээ. Уг нь 10-т ороод бид хоёр хамт суудаг байсан юм. Хүүхдүүд гайхсан харцаар бид хоёр руу харсаар Батаач цүнх намаа аваад босоод явчихлаа. Харин бадам их л гайхаж байгаа бололтой босч миний дэргэд ирж суулаа. Ингээд бид хоёр нэг ширээнд суух болов. Манай ангийнхан ширээ-ширээгээр ангийн жижүүр хийж хичээлийн дараа ангиа цэвэрлэдэг. Нэг удаа бид хоёрын ээлж таарч цэвэрлэгээ хийх гэж би энэ тэнд нь юухан хийх хооронд бадам хөнгөн шалмагч гэж юу хөө дорн гэлцэл болгож орхив. Бадмын хурдан шалмгай гайхан биширч ийм тийм зүйл ярилцаж дотнослоо. Манай дээгүүр толгоотнуудын ширээнээс элдв чихэр шоколадны цаас бохны үлдэгдэл тэр байтугай тамхины иш хүртэл нилээд хоггаарлаа. Гаднаа гэлэнцэг дотроо баланцэг гэдгэл энэ байх та гэж нөгөө дуугүй бадам нилээд дургуутсан бололтой хэллээ. Би ч тэдний өмнөөс ичээж хэлэх ч үг олдсонгүй.
Ангиа цэвэрлэж дуусаад эрт таарсандаа баярлаж нэг зүгт таарсан тул Бадмыг автобусан суулгаж өгөөд харив. Түүнээс хойш хичээлээс өөр зүйл сатаардаггүй үг дуу цөөтөө тэр охинтой найзлах болов. Миний хувьд хин физикийн хичээлд сонирхол муутай арай л дунд авахгүй дүүжгэндэг хүн. Харин Бадмынхаа хүчинд хичээлээ сайн ойлгож сайжирсан. Бадан Бата хоёроос нэг их хоцорхооргүй болж бид гуравч салахгүй гүйлцээр нэг л мэтгэд 3 дугаар улирлын амралт дөгчихсөн байв. Сүүлийн үед Бадан маань нэг л ядрангуй гунигтай харагдах боллоо. Бата маань чи адилхан эмэгтэй хүн байна да. Нэг асуугаатхаа ямар нэгэн асуудал байх шиг байна гэж хэлэх болов. Бадмыг анх гэртээ хичээлийн хамт давтахаар дагуулж ирэхэд гутлаа тайлах гэж сандарч ийш тийш бишүүрхэж хараад хөөхөн нүдэн бүлтэгнээд игдүүтэй харагддагсан. Түүнээс хойш хид ирж Бата бид гурав цай унд уучаад хичээлээ давтаж бие биендээ туслаад л манайх хөл хөдөлгөөнтэй айл болсонд аав ээж хоёр маань их л дуртай байдаг байлаа. Аав ээж хоёрын санаанд Бадам ихэд таалагдаж миний муу охин хантай аштай юу да даруухан хөөх охин байна. Та хоёр бие биендээ сайн тусалж байгаарай гэж захин. Тэгээд Бадам маань манайд нилээд дасч чөлөөтэй байдаг боллоо. Нэг удаа ирэхэд нь миний найз манайд усанд орж олон штэ. Маргааш татвар хуцаа аваад ирээрэй гэж хулгасгийн хэлсэнд тэгэж болно гэж үү? Ямар сайн юм бэ гэд санаа алдснаа. Манай ангийнхан та хоёроос бусд нь яраагаад байх шиг харагддгийн. Бодвол хэр хур нүүрс үнэртдэг байх уу гэж би их санаа зовдгийн. Би ахынд толгой хөлөө угаахаас хэтэрдэггүй. Хаяа нэг нийтийн халаа усанд ордогч хүмүүсээс ичиж зовоод их хэцүү штэ. Усыг нь зөөж өгөөд ахтал бир ихч яас их угаадгийн вокс аван бараад гэж үгэлдэг гэж нүдэнд нь нулимс дүүрээд ирлээ. Хүн дуулвал бэргнээ муу хэлсэн л болох байх та гэж үлээ. Ямар хачин бир ихч вэ тэр чинь? Их хүн мөн үү? 3 хүүхэдтэйгээ эзтэй гэж хэлээд өрөвдсөндөө би ч бас даагаж ойлоо. За миний найз санаа зовох хэрэггүй. Ойр ойрхон ирж усанд орж бай. Одоо энийг өмсчих гэж өөрийнхөө хувцснаас илүүчлэн усанд оруулав. Бэр ихчийг нь эмэгтэй хүн байж нөхрийнхөө хамаатныг гэр орноосоо хол яваа охин хүүхдэд яаж тэгж ханддаг байна гэж нэг хэсэгтэй л бохимдож түүнээс хойш Бадмыгаа улам бүр хайрлаж дотн боллоо. Тэгээд найзаасаа сүүлийн үед ямар нэг юм тохиолдоо юу? Нэг л гунигтай харагдах боллоо. Надад хэлчихэж болох уу гэж асуухад найз маань хөөхөн нүдэнд нь нулимс мэлтэгнээд учиргүй мэгшгэн тэр. Би учиргүй сандарч найз нь яасан бэ? Буруу юм асуучихсан уу? Уучлаарай, чамаа гомдохыг хүсээгүй юм шүү. Үгүй дээ, ийм сайн найзтай юунд гомдох вүлээ? Гээд жаахан тайвширсан бололтой. Би ер нь хөдөөнөл байдаг байж муу аав ээжтэй тусалсан ч юмгүй айлын тогоон өнгийгөөд ингэчиж явах гэжтэй. Аавын дүү тээврийн жолооч хийдэг юм л да. Тэр л ийм мундаг толгойтой хүүхдийг их газарт сургуульд суулга. Энд байвал яагаачгүй нэг малчны ихнэр болоод л дуусна гэж манай хоёрыг ятгахсаар байгаад авчирсан. Ахын маань ихнэр ааш муутай. Ахыг байхад миний дөө энтер гिचгээд эзгүүд нь хичээл давтахч чөлөө өгөхгүй гэрээ ажиллаа хийлгээд шүн орой болохоор тог явчихлаа гэд гэрлээ унтраачихдаг. Аав ээж хоёр маань байдгаал өгч явуулдагч дээр нь мөнгө нэхэж авдаг гэсэн. Саяхан охин чинь сургуулаа төгсөх гэж байна. Хувцас гунаар авч өгнө. Хонхны баяр гээд нилээн хідэн төгрөг авснаа надад хэлээгүй. Энд ч яах вэ гэхэд хажуу хашааны залуугаас мөнгө зээлчгээд өгөөгүй бололтой. Тэрнтэйгээ намайг танилцуулах гээд зовоогоод ах юм. Саяхан тэрнийг орж ирэхээр шалтак гэлээд гараад явчихсан чинь нөгөөх нь ихч чинь зөвшөөрсөн байхад чи юундаа маяглаад байгаа ингээд энэ тэндээс барьж аваад байсан. Би чамайг ахад хэлнэ гэсэн чинь чи ихчтэй миний мөнгийг өг гэж хэлээрээ гэд хаалга шидэд гарсан. Ахад хэлэх гэхээр айл гэрээ ив ивдчихвээ гэд айгаад ах юм. Ийм хэцүү юм сонссон би гэдэг хүн найзтайгаа хамт шанлан аймаар санагдаж найзаагаа учиргүй өрөвдөөд аав ээжтэй хэлж түүнийг гэртээ байлгах болов. Аав ээж хоёр ахт нь учрыг нь хэлж нэг их хэл амгүйгээр Бадмыг бэр ихчийнх нь гараас салгаж авах ажлыг амжуулснаар манайх хоёр охинтой болсон юм. Бадам манад байх болсноор надад ямар байсныг үгээр хэлхийн аргагүй сайхан. Айлын ганц хүүхэд бол ганц л хүүхэд штэ. Хүүхэд бидэнд аав ээжтэй хэлэхгүй юм зөндөөл байдаг болохоор сэтгэлээ хуваалцах үнтэй болсонд би баярлахаас өөр яах вэ?
Ээжийн хувьд бүр ярих ч юм биш. Бараг л атаархмаар хоол хийсэн ч зөвлөлдөөд би биенээсээ өрсөлдөн ажил хийх гээдэл. Би яагаад тэгэж ээжийнхээ урдуур орж хоол болон гэрээ ажилтан тусалж байгаагүй болоо гэж гайхсан шүү. Амралтын өдөр ээж маань бид хоёрыг дагуулад баахан дэлгүүр хийсч бид хоёрт ижилхэн даашинз бадамд ойр зургийн ариун цэврийн хэрэглэл хувцхонраа хийх цүнхсав авч өглөө. Бадам хориглоод дийлэхгүй болохоор гэрээсээ мөнгө ирэхээр өгнөө гэхэд за охин минь сургуулаа төгсөөд эхний цалингаасаа л өгөөрэй. Наан нөгөөл би чамд гомдон шүү гэж ээж маань хэллээ. Бид гуравч инээлцээр би ч ээжийнхээ өмнөөс маш их баяртай харьцгаалаа. Охтуудаа хоёлаа даашин за өмсөд гараад ирдээ. Өвгөө гараад ир гой охтоо харъя гэж бүр нэг сэтгэл нь хансан шинжтэй зогсож байв. Бид хоёрыг харжгаад хоёулаа баярлаж гайхалтай сайхан охид гээд хоёуланг маань үнсээдэл. Тэр цаг юутай сайхан байж вэ? Эргэж олдохгүй энэ даанч харамсалтай юм да. Бадам манад ирснээр манайх их хөгжөөн шуугантай байх болов. Бадам маань улам мулмаар дасцаар тиймч дуугүй хүн биш байлаа. Ээж тэр хоёр юу ч юм ярилцаж инээлдээд ээжигээ би ийм яриах өрөөдөө хөгжилтэй байгаад жаргалтай байсан. Хичээлээс ирээдэл бэлдсэн хоол цайг нь идчихэд өрөөндөө хичээл номоо тэрвэрээд суучдаг. Тэгэхэд ээж аавтайгаа ингэж ярьж хөөрч суудгүй байсныгаа гайхаж бас харамссан. Бадам маань тордож усалсан цэцэг шиг л өдрөөс өдөрт өнгө зүс орсоор ангидаал номер 1 хөөрхөн охин болж үлээ. Дээгүүр толгойтнууд атаархаж урт үсийг нь надлаж хөдөөний зангаа тавихгүй шүү. 2 салаа шүлжээд авах яах вэ дээ гэж гойчлно. Гэвч 2 салаа урт гизг нь содон бас гайхалтай имиж бүрдүүлдэг байв. Аав ээж хоёр гизгээр них бахархаж үсээ тайруулж хотынхон шиг сагсалжуулж болохгүй шүү гэж захина. Сурлагаараа хиндэж гүйцэгддэггүй түүнийг манай ангийнхан хүлээн зөвшөөрч хүндэлдэг болов. Дээгүүр толгойтнууд ч хичээлээ асууж шалгалт чүлэг ойртох тусам бадам эрэлт хэрэгцээтэй болж үлээ. Бадам тэдэнд ч хичээнгүйлэн туслана. Бид шалгалтаа амжилттай өгцгөөж 10 зөвхтэй таран одцгов. Бата Унгар улсад бадам маань Болгарт суралцахаар явж би ээж аав хоёртой хоргодон Монгол улсын их сургуульд элсэн орлоо. Аав ээж бид гурав Бата бадам хоёрыгоо алсын замд нь үдэж явуулав. Нэг л юм дутагдаж гэрч эзгүүрэх шиг нэг хэсэгтэл эвгүй байж үлээ. Бид гурвын ярианы сэдэв бадмал байлаа. Бидний хайрыг татсан найзын маань аав ээж бидэнд маш их талархаж хөдөөнөө ирэхийг уурав. Охинд минь тэгтлээ тосолж сайхан сургуульд оруулж өгсөн ач буянтай хүмүүс гэж амьд бурхан мэд биднийг шүтцгэн. Бид анх удаага тэднийд очиж хөдөөний сайхан агаарт цагаан эдэн дээр хит хонож сайхан амраад жил болгон очиж байх амлалт өгч тэдний санааг амрав. Хийгүй цайлган сайхан ах дүүтэй болцгоос нь хүмүүний нэгэн цэгт учрах тавилантай байсных бизээ. Бадам маань алсад сурч байгаач аав ээжтэй минь байнга ярьж ирсэн ботсон улсаар им тан юухан хийхэн өгч явуулдаг байв. 4 жилийн дараа бид гурав тус тусын сургуулаад өргөөд Бата бит хоёр хурмаа хийж бадам маань Америк нэгдсэн улсад магистр хамгаалахаар болжээ. Намрын дунд сарын 17-ны бэлэг сайхан өдөр Батагийн маань аав ээж хөдөөнөөсөө бадам маань Америк нэгдсэн улсаас тус ирж аав ээж хамт олон оюутан цагийн найзууд цуглан гэрлэлтийн ордонд ёслол үйлдээд хэрдээл сайхан гэгч нь хурим хийлээ. Тэр сайхан өдөр сэтгэлд үүрт хадгалагдан үлджээ. Аав ээж хоёр маань өөрсдийн насаараа шахуу амьдарч байсан 3 өрөө байраа танигдахгүй болтол засвар хийлгээд бит хоёрт бэлэг болгон өгөв. Ийхүү дамдингийн бат зоргих гэдэг нэгэн өрх бий болох нь тэр. Аав ээж хоёр маань өөрсөддөө аль хэдийн тоглог сайхан хашаа бэлдчихсэн тэндээ амьдрах болов. Бид хоёр хамт амьдрахыг хичнээн гуйсан ч тэр хоёр тэндээ амьдрах гээд явчихлаа. Нэгэхэн ч холдож үзээгүй болохоор дасч өгөхгүй хэцүүхэн санагдсан ч шинхэн хайрттайгаа жаргалтай байсан болохоор аажимдаа дасч үлээ. Амралтын өдрөөр яваад л очино. Та хоёр гэртээ сайхан амарч байл гин. Заримдаа бид эсэлгүй яваад очихоор өөрсдөө учиргүй сансан нь илт мөртлөө дандаа битгий наашаа гүгээд вэ. Нөхрийгөө эрэхт нь хоол унтдаа сууж вэ гэд хөөхн холгүй. Бата сургуулаа төгсөөд засаг төрөө өөрчлөгдөөд удаагүй эдийн засаг хүндхэн байсан болохоор цалингийн ахиуг бодоод нэгэн найзынхаа гайгүй хөл дээрээ зогсож байгаа хувийн компанид ажилд оров.
Харин би жирэмсэн тул ажилгүй гэртээ сон. Аав ээж хоёр маань унаатай болж байсгээд сүү тараг элдв хүнс аваад ирнэ. Тэр хоёр маань хашаандаа мод бод суулгаж цэцэг ногоо тайраад зүгээр сууна гэж байхгүй. Хаяа хөдөө гадаа амралт цовлолд яваад өгнө. Цаг нартаа уралдаад их ч ажил амжуулж хөдөлгөөнтэй амьдрах болсондоо баяртай байх болов. Анхны хүүг минь төрөхөд харин ч нэг магнан тэнээж бид хоёрыг олон хүүхэдтэй болоорой гэж захина. Хүү бид хоёрыг бөөцгөлөх гэж ээж маань аавыг орхиод л хүрээд ирнэ. Та минь ядарчхандаа гэхэд оогт тоохгүй эсвэл хоёлаа манайх руу гүйсээр. Нөхөр маань ажлаа тарангуут бол цэцэг жимс барьсаар нүд дүүрэн инээсээр орж ирнэ. Гар нүрээ хагас дуугаагаад л хүүгээ тэврээд авна. Цаг л гарвал та хоёр минь яаж байна гэж уцтана. Ирсэн хойноо ядарсан уу юм ууж идсэн үү гэж шалгааж үнсэж үнэрлэнэ. Би ч түүнд хүүгийнхээ тухай аав ээж тэгсэн ингэсэн гэд өдрийн сонин ярьж нөхрийгөө тойрон эргэлдэнэ. Ханыгаа эзгүйд их юм бодноо. Хүшигтэй, даруухан, хайр халамжтай хантай болгосонд бурханд талархна. Аав ээжийн хайранд үлгийдүүлж өсөөд одоо ханы хайранд билуурч суугаа би мөн азтай хүн шүү гэж уяран жаргаж сон. Амьдрал минь наз жаргалаар дүүрэн цаг хугацаа юутай хурдан өнгөрч хүн маань 2 ой хүрч хөл дорон энүүгээр тэрүүгээр гүйж хил дорон шулганаад үртэй хүний жаргал гэж юутай сайхан. Хүүгээ цэцэрлэгт байтугай ээждээ ч өгч чадахгүй хайрлаад ойж байтал бас дахиад л жирэмсэн болчихсон байлаа. Батаа маань бөөн баяр хідэн хүүхэд гаргасан ч би тижээж чаднаа гэдэл. Ажил төрөлд орох хэрэггүй л гин. Угийн ажилсаг шудраг хүн болохоор менежерээс гүйцэтгэх захирал болж дэвшиж компани нь улам мөрөгжин дэвжсээр л байлаа. Итгэл найдвартай сайн ажилтан ховор болохоор компани нь Батагийн оролцоогүй юм гэж байхгүй болсон аж. Өөрөмсөг үнэнч ажилтнаа алдахгүй тулд цалин хөлсч сайн өгнө. Ийхүү Бацоргийн хүнч нэмж хүнсч нэмэгдсээр амьдралын галт тэрэг урагшилсаар биднийг хөөх охинтой боллоо. Бадан маань сур бас дахин сур гэж би төр бас дахин төр гэж төрсөөрөл. Бадан маань дэлгүүрт орохороо тиссэнгүү гэдэл манай хоёрт хөөрхөн хувцснууд аав ээж хоёрт элдв витаминууд байсгээд л явуулна. Аав ээж хоёр маань бадмыг уцаар арихаар хөөрөөдөл энэ хүүхэн бид хоёроор хүүхдэд харуулахгүй юм. Миний охин хүүхэд гаргаад авчираад орхичих. Бид хоёр сайхан өсгөөд өгнө гэж завсран намайг муулаад авнаа. Нөхөр маань ажлаа тарангуутал баахан хүнсч ирсээр нүдэн баяр хөөр дүүрэн бүүн хайр тээсээр миний хатан сайн уу 2 алтан үрэл минь гэсээр орж ирнэ. Би ч гар нүрийн альчуурыг нь бариад л угаалгын өрөөнд чихэлдэн орж зогсоод өдрийн сонино ярьж хөхрөлдөцгөөн. Жаргалтай үед инээд тун ойрхон байдгийн билээ. Хоолныхоо ширийн тойрч суугаад энэ амттай тэр амттай гэдэл би биендээ амруу нь хоол хийж өгөхийг хараад хүүмаа намаа дараад л бид хоёрыг нэг их хөөрхөн хараад инээхээр нь бид зөндөө их нээлдэж бүр хахаж цацх дээрээ тулна. Хүүхэд гихч чухмал айл гэрт инээд хөөр бэлэглэж сэтгэлийн галыг асаадаг шидтийн юм да. Ийхүү бяцхан үрсийнхээ дуу хөөр цалгисан сайхан өдөр сарууд өнгөрсөөр нэг л мэдхэд хүн маань эрдэм номын үүднээж сургуульд орлоо. Бидний амьдрал үргэлжилсээр би охиноо харж гэртээ суусаар бидний гайхалтай сайхан амьдралд нэгэн том харс өдөр дайрч ирч хүчтэй эрүүл саруул гэж бодож байсан хайртай ам маань нэг л өглөө үүр дундчхан тэр эртээ босч гарч ирснээ буцаж хэвтээд дахиж өндөөлгүй биднийг үүрд орхиод одсон доо. Би өвдлөө инээ тэрэ гэж байгаагүй аав минь зүрхний шигдэс гэдэг өвчин нь хүндэрснийг хинэн ч мэдсэнгүй. Хорвоод жаргал зовлон ээлжилдэг гэдэгч энэ гинтийн цочрлоос гарахад их хүнд байлаа. Хорвоо хатууга хүрвэл дэндүү хатуу харгасан билээ. Хар багасаа өнчөн 2 биендээ хань болж насаар амьдарсан ханаа алдсандаа ээж минь сэтгэлийн хямралд орж хөдөөл үлчгээдэл хэвтэрт орчхон тэр. Ийхүү манайхны амьдрал оронгоороо эргэв. Нөхөр маань ажлаасаа чөлөө авч эмнэлэг совилал лам хар гэд зөндөө олон газраар явсан ч дээрцсэнгүй. Хөгшин настай хүнд гинтийн хүнд цохилд хэцүү байсан нь мэдээж. Бадан маань Америкаас ирж ээжийг харалцаад Батаа маань ажилдаа оров. Би ч яахав зовлон үзээгүй арчаагүй амтан уйлахаас өөрийг чадах биш. 2 хүүхдээсээ илүү гарахгүй байв.
Ээжигээ бид эмнэлэгтч гэртээч гадаад дотоодгүй эмчлүүлсэн боловч нөхрийнхөө хойноос сүнсэн явж хаад дэрэгдээ үлдсэн ганц охин хүргэн зээ нар нь огтхонч падгүй болсон бололтой хивэндээ орж сайжрахгүй байсаар аав эм нь хойноос Тэнгэрийн оронд отчихлоо. Сайн нөхөр найз бадам хоёр минь байгаагүй бол би гэдэг хүн яах байсныг бүү мэд. Хинд ч гим хоргүй хүний хайлан сайхан сэтгэлтэй буянтай хоёрыгоо эрүүл харагдаж байна гэж бодон эмнэлэг энтерд үзүүлж харуулж байх минь явдаа гэж өнгөрсөн хойно нь харамсаад барсангүй. Тулгын 3 чулуу шиг үүрт байх шиг санаж явсан тэнэг охиноо өршөөх хэмээн өдөр шөнөгүй залбирхаас хэтэрсэнгүй. Аав ээж хоёрт минь төрсөн ах トゥ төрөл садан гэхээр хүмүүс байсангүй. Хувь өрөөлөөр учирсан найз бадам хань нөхөр маань болон аав ээжийн минь ажиллаж байсан хамт олон найз нөхөд нөхрийн маань ажлын газрынхан оюутан цагийн найзууд гээд маш олон хүн бидний гашуудлыг хуваалцаж буйны ажил явдал нь сайхан болж өнгөрлөө. Бадми маань аав ээж хоёр хөдөөнөөс ирж өөрөмсөг хандан бүх ажлыг зохион байгуулж оролцоод сэтгэлээ байрж нулимсаа багуурсгаарай. Ээжийнхэн зам цаад болно. Хань жил үр хүүхдээ бодоод сэтгэлээ хатамжлах хэрэгтэй шүү охин минь. Хорвоо мөнх биш. Явах нь явж үлдэх нь цаашид үргэлжлүүлэн амьдардаг жамтай. Гэж захиад нутаг руугаа явцгаалаа. Түмэн олондоо гим халгүй тус тэмтэй сайхан хүмүүс байсныг ирсэн хүмүүс сайхнаар дурсан гашуудаж харамсацгаасандаа хөөрхий. Хөөрхий аав ээж хоёр маань өнчөө өрөөсөө өсцгөөсөн ч амьдралынхаа туршид хичнээн олон хүний хайрыг татаж олонтойгоо явсан нь энэ ажээ. Хүмүүсийн нандин захиасыг бодон би сэтгэлээ барих гэж хичээсэн ч үл чадах учир уйлсаар, гунигалсаар үр хүүхэд хань ижлээж анхаарах сөхөөгүй өдөр хоногуд үргэлжилсээр л байлаа. Бадам минь миний арчаагүй байдалд уягдан хит хонсон ч аргагүй хоошоо яарч буцаж билээ. Ямар бурхан түүнийг минь надтай холбож өгснийг мэдэхгүйж хүний ганцхан үр надад миний найзыг илгээсэн хувь заяанд баярлаад баршгүй. Бас түүнийг тосон авч охиндоо хань болгож өгсөн аав ээжээ минь аач. Найзгаа буцсан өдрөөс хойш нөхрийгөө ажилд явчихаар ганцаардлын харс өдөр нөмрөөд тунчиг хэцүү. Өмнө нь зул барьсан ээжийнхээ зургийг ширтээд л хажуудах үр хүүхдээч мартаж орхино. Хөөрхий бяцхан хүүхдүүд минь ээжигээ тэгж суухад чив чимээг өрөөндөө сууцгаана. Аав нь над руу уцтаад авахгүй болохоор хүр үгээл ярьдаг байж. Том хүн маань дөнгөж 1-р анги төгссөн болохоор миний ханцуунаас татаж ээж дүү өлсөд байна гэхэд нь гинт сэхээ орж сая нэг юм хоол хийж өгнө. Нөхрийгөө ирэхэд хоол унд хийнэ гэж байхгүй. Бата маань миний хайр яаж байна? Гайгүй юу? За одоохон хөгшнө нь хоол унд хийгээд орхий. Ингээд л ширээн дээр хоол болсон хойно дуудахад сая л нэг юм дуртай дургу босч хоолно. Бата миний энэ байдлыг ажиглаад сэтгэл зүйчэд үзүүлж гэртээ асрагч хөлсөллөө. Би бүрч санаа амар гүйвэрч гашуудаж нөхрийгөө өртөл хинтээ ч харцахгүй суудаг болов. Сэтгэл зүйч ирж эмчилгээ хийсэн ч үрт ном муутайл байв. Би ир нөхөр үр хүүхдээ бодох юмгүй осолдохгүй л амьдарч байлаа. Батад маань компанийн захирал найз нь захирлынхаа ажлыг өгчгөөд өөрөө эхнэр хүүхд рүүгээ гадаад руу яваад өгчээ. Надад энэ бүхнийг ойлгох ухаанч байсангүй. Томоохон компани ажил нөхрийн минь толгой дээр бууж зай завгүй байхад миний байдал хөөрхийд минь ямар хүнд байсныг би төсөөлсөнчгүй. Бата маань төрсөн аав ээжгээ хайрлаж байсан хадам аав ээжигээ алдсандаа надаас илүү сэтгэлийн зовлон эдэлж гашуудаж харамсаж байсан ч тэсвэртэйгээр амьдралаа өөрч зүтгэсээр байсан юм. Энэ бүхнийг хар хүчээрээ туулж яваа нөхөр минь ар гэр эхнэр хүүхдээ гэж зааж байхад нь би гэдэг хүн ганцхан өөрийгөө л бодож нөхөртөө ямар их дарамт болж байснаа хожим хойно л нэг юм ойлгосон. Ийхүү жаргалтай амьдралд хөлбөрч өссөн миний сэтгэлийн тэнхээ дутаж амьдралын эргүүлгэнд амархаа нугарч нөхрийнхөө аргыг барж түүндээ сэтгэл санааны хүнд дарамт болсоор жил шахам өнгөрчээ. Би гэдэг байгаа мөртлөө байхгүй юм шиг амьдарч эцэст нь хүлээх гэдэг хүнд байдалд орчхоод санаа зовж суугаан энэ. Өнгөрсөн хугацаанд нөхөр маань гадаад дотоодод хэд 3 хоногоор явахад нь өгүүлээгүй байсандаа гайхаж үлээ. Нэг л өдөр ухаан минь эргэн ирж гашуудал тавирсан бололтой эсвэл ээж минь Тэнгэрийн орноос ухааруулсан ч байж магад. Гинтэл гэр орон үр хүүхэд нөхрөө анхаарч эхэлсэн юм. Гэтэл нөхөр маань маш их баярлаж санаа намарч байсан ч
Ажил гээд тун завгүй. Харин ч нүдэн сэргээж бидний амьдрал хуучин хэвдээ орж нөхөр маань оройтсон ч цэцэг эсвэл юухан ч бэлэгтэй ирдэг болсонд би ч аажмаар сэргэж эхэллээ. Хүүхдүүд маань дуушуу орж гүйж хараалдаад охин минь хайр татмаар гэж өхөөртөн махаараа бичиг үсэг заалгаад морийг хазгаа бичдэг болчиход. Энэ жил уг нь цэцэрлэгийн бэлтгэлд явах ёстой ч надаас л болж гэртээ байгаа хэрэг. Навчис шарлан шууд буцаж гудамд навчис хөглөрөөд нэг л уйтайж би харин эсэргээрээ ухаан тогтоож эзэгтэйхийн үргийг гүйцэтгэхээр сэргэж эхэлжээ. Ийхүү байж байтал нэг өдөр утсанд минь нөхөр маань шар үстэй ганган хүүхэнтэй хоол идэж байгаа зураг хин чин бүүмэд илгээжээ. Би угаас хар хор гэж мэдэхгүйж сайхан санагдсангүй. Нөхрийгөө харамлах сэтгэл төрж байна. Хаяа оройтоод ойрхон томилолтоор яваад байгаа нь учиртай юм шиг санагдлаа. Өнгөрсөн хугацаанд нөхрийгөө бүр хүн байна ч гэж бодолгүй хайсандаа учиргүй гэмших шиг болж байтал хэд хоногийн дараа тэр хоёр хамт машин сууж байгаа зураг ирлээ. Гэвч нөхөр маань өнөөхөл хайр халамжтай найрсаг хэвээрээ бүр хуучнаасаа ч илүү байсанд багсах тайвширч ажигласаар өөсөв огт харагдахгүй л байлаа. Одоо ганц тулах баг нь болох хань минь явчихвал би чинь яаж амьдрах билээ гэсэн аимшигт бодол сүүлийн үед намайг зовоож эхлэв. Миний хан шиг сайхан эрийг шохоорохгүй эмэгтэй хаач байхгүй. Хайхрахгүй орхисон хугацаанд хин нэгэн урагцсан байж магадгүй. Батагаа алдчихвал арчаагүй сул дараа би чинь яаж амьдрах билээ гэсэн айдас давтаж тайван байж чадхаа болов. Гэвч тэр минь ямар ч өөс эвгүй харагдахад баг зэрэг тайвширч нэг өдөр ажил дээр нь очиж үзэхээр шийдээд өөрт нь ч хэлсэнгүй толны өмнө суулаа. Толинд тусах гүрдээсэн хүзөө игмэн ярдаас мөрөө хараад хэрдхийн цочлоо. Ингиж хүнээс үг болох гэж даанч нөхөр маань хоолоо сайн идэж витаминууд уу гэдэл цаг үргэлж хилээд байсан нь ийм байж химэн учиргүй халаглав. Өөрийгөө ч үр хүүхэд хань ижлээч марцсан ухаангүй өнгөрүүлсэн өдөр хоногуудыг үзэн ядлаа. Одоо л бүхнээ гэртээ зориулж өөрийгөө болон тэднийгээ бөөцөлж хайрлах хэрэгтэй гэж бодов. Игм хүзөөгөө байдгаараа далдалж нүрэ бодож аваад нэг их олон очиж үзээгүй сүүлийн үед бөөрч мартах шахсан нөхрийнхээ ажил дээр очихоор гарлаа. Үүдэн таарсан нэг бүсгүй таним хайран угтаж захиралтаа уулзах нь гэсээр үүдэнд нь хүргэж өгөв. Хаалга татах гэтэл бүсгүй хүний учиргүй энийг сонсогдож хэсэг эргэлдснээ хаалга нээгээд яваад орчихов. Бүсгүй нөхрийн минь сандлын ард зогсоод ширээрүүн тонгоочсон нэг юм заагаад хөгжилтэй инээж байлаа. Нөхөр маань намайг хараад цочож царайд нь мигдэж сандарсан шинж тодорхойд харин бүсгүй та сайн байна уу гэж мэдлээд юу ч болоогүй юм шиг хөлөөс толгой хүртэл харсаар аажуухан гунхсаар гарч одов. Нөхөр маань цочирдож мэгдсэн царайтай ханаа чи минь хэл үггүй юу гэж явна зүгээр үү гэж ихэд гайхаж би бололтой асуув. Яасан нөхрийнхээ ажил дээр ирж болохгүй гэж үү? Заавал хэлж ирэх ёстой юу? Гэхэд хань маань ихэд сандран бололгүй яах вэ? Харин ч ингэж ирсэнд баярлаж байна. Миний хань суугаач. За яах вэ? Би одоо гарлаа. Миний хайрын олон томилолд оройтод байдаг шалтгаан саяны бүсгүй юу гэж өөрийн ирэхгүй амнаас гарчихлаа. Хань чи буруу ойлгоод байна. Энд чинь манай нарийн бичиг штэ гэж өрөвдөлтөй бовтнаад сандал дээр суулгах гэж босч ирэв. За харах гэснээ харчихлаа. Эртхэн хараарай да гэд би гарлаа. Замдаа би юу ч бодсонгүй, гомдож уйлсанчгүй, нэг л юучгүй хоосон санагдаж гүлээсэн амтан болж дээ гэж өөрийгөө шоолсоор гэртээ харав. Би нөхрийгөө буруутгаагүй. Эцэстээ ийм болсонд би л буруутай. Хань минь намайг тайтгаруулах гэж янз бүрээр аргадаж тойглохт нь тоогоогүй амьгүй юм шиг гүлээсэн миний дэргэд ийм удаан тисч аргаа бараад орхиод явчихаагүй нь их юм. Хэрв нөхөр маань биднийг орхиод явах хэмжээнд хүрсэн бол яана? Бид гурав яаж амьдрна? Би чинь хорвоо дээр аав ээж ах нь дүүсчгүй хүн шүү дээ. Нөхрийнхөө сэтгэлийг хэрхэн эргүүлж авч болохыг л бодож байлаа. Тэр минь миний ухаангүй сэтгэлийн хатгүй байдлыг твчиж чадхаа болоод өөрт нь тал өгсөн бүсгүйд сэтгэл алдарсан байж таарна. Гэвч их гүнзгийрч түүндээ хайртай болсон бол яана гэхээс зүрх бацлах мэт өвдөв.
Тэгтэл нөхөр маань гэртээ харсан уу би эртгэн харихыг бодноо гэж утсав. Би дотроо одоо чи нэгэнд мэдчихсэн болохоор хоёулаа салъя гэж хэлвэл яана гэж айж байлаа. Тэгээд цагч явж өгдөггүй байж байтал Батаа маань цэцэг барьсаар гимшсэн царайдаа орж ирэхэд нь жаахан тайвширлаа. Бид хоёр хин хинэн дуугүй дөмбийж суудал манайх хоёр шуугилцаар орж ирээд аавыгаа харж бөөм баяр болж дуушуу болцгов. Хин хин яриа үсэхгүй байсаар орондоо орлоо. Би буруу харан хэвтээд уйлахад тэр маань араас тэрвэрч намайг аргадаад тэр бүсгүй бид хоёрт чиний бодож байгаа шиг тийм харилцаа байхгүй. Гэхдээ нь явуулсан зургийн тухай хэлсэн чгүй. Дотроо чи худлаа хэлж байна. Та хоёрыг би мэднэ гэж бодсоор байсан ч нөхрийнхөө инхрийлэлд мансуурн тайвширч жил гаруй мэдрээгүй их жаргалыг мэдэрч жаргаж хонов. Өглөө нь нөхрийнхөө цэвэр цамцыг өмсгөөж зангайг нь зөөж өгөхөд тэр минь инээмсэглэн урдных шигэ царайнд гэрэлтэн духан дээр минь үнсээд ажилдаа явлаа. Би баяр хөөртөөгөөр шүүгээгээ уудалж нөхрийнхөө баахан хувцснуудыг гаргаж угааж цэвэрлэв. Тийхүү жаргалтай хит хонож амьдрал хэвэндээ орж байтал дахиад л нөхөр маань буудлын орон дээр унтаж байгаа зураг эрхэн тэр. Би түүнийг дахин хардаж юу ч болоогүй юм шиг яаж чадваа хэмээн уур буцлаад ирлээ. Тэгээд л дахин дуу шуугаа хураасан тавгүй байдал ноёлхон тэр. Нөхөр маань миний муухай ашиглаж байгаад ихэд гайхаж яагаад байгааг шалгаасан ч чи өөрөө мэдэж байгаа эцтэй гэхээс өөрөө хэлээгүй. Ийхүү уймарч ганцаардаж үйлгэртэж суудал утас дугарлаа. Утсаа автал сайн өмнөний найз химэн цангинах бадмын дууг сонсоод өөрийн ирэхгүй дээшээ нэг юм огшоод ирлээ. Байна уу гэж найз минь хашгирахт нь сая нэг юм байна гэж дуугарах айдлаа. Чи минь зүгээр үү? Өвдчихсэн юм уу? Үгүй, өвдөөгүй, зүгээрээ гээд уйлж гарав. Яасан бэ? Хүүхдүүд чинь сайн уу? Яагаад уйлаад байгаа? Гэд бадам дахин асуугаад бүгд сайн байгаа гэхэд баг зэрэг тайвшир бололтой. Чи тэгээ хүн айлгахчих юм. Зүрх хамаар гарчих шахлаа штэ. Найз нь орчун ирсэн. Танахаар өдөөс хойш очино. Чамайг айлгахсанд уучлаарай. Найз нь чамайг санаад л уйлчихлаа. Ашгүй дээ. Чим нэрчгсэн байж би чамайгаа хүлээж бай. Хурдан ирээрээ. Хөөхий дөө миний найз удахгүй очноо гэж хоолон зангираад уцаас алгав. Миний сэтгэл нэг л сайхан өмгөөлж хамгаалах найз минь ирсэн болохоор сэтгэл хөнгөрөөд гэр орноо цэвэрлэж хоол цай бэлдээд зочноо хүлээв. Хүүхдээ өрөөнд тоглож байсан охиноо нүрийг нь угааж үсийг нь саманлаа. Цагаа хартал дөнгөж 11 болж байна. Бас л хүлээхэндээ. Гэхдээ цөөхөн цаг юм да. Хүү маань ч хичээлээсээ ирлээ. Ийхүү 2-3 цаг хүлээхэд цаг явж өгдөггүй шүү. Хонх дуурмагс хүүхэд чиг гүйсээр очиж хаалга нээтэл тансаг үнэртэн ханхалж цэцэг барьсан дэгжин хийнцэр хөөхөн найз минь инээмсэглэн зогсож байлаа. Хоёулаа тэрвэрлэн удаан зогсож үнсэллээ, уйллаа. Тэгээд нэг юм тайвширч байтал манай хоёр ээжээ гэсээр хурж ирснээ бид хоёрыг хараад гайхаж хоцров. Хүүе, миний хөөхнүүд ямар том болоо вэ? Алуу, ихчтэй ир. Гэхэд тэр хоёр гэрвшингүй очиж үнсүүлцгээв. Бид хоёр нулимстай нээлтсээр зочны өрөөнд орцгоолоо. Бүгд ширээ тойрч хамт цайлаад доор жижүүр дээр орхисон тэшийг нь оруулж ирлээ. Найз маань бэлэгсэлтэй тарааж хүүхдүүд бөөм баяр. Бид хоёрын яриа үргэлжилсээр би биенээ дагаж өрөөнүүдээр ороод л хүүхдүүд тоглоомоо барьж гүйлдээд гэр орны дүнсгэр нам гүн байдал дуу шуугаар солигдов. Би үр хүүхдийнхээ дуу шууганыг хориогүй л юмсан. Бодохны тэд маань хичнээн багч гисэн ихтэй саад татгар болохгүй хичээж чимээ багтаа байсныг сая л ухаарлаа. Миний уйтгар гуниг сэтгэл гутрал нөхөр байтугай энэ хоёр нэлхамтанд хүртэл нөлөөлсөн байж. Би тэднийг удаан хугацаанд зовоосон байж. Ээжийн минь оронд ээж болсон сайхан найз маань миний турж эцсний гайхаж өрөвдсөндөө нилээд уйллаа. Ийхүү бид хоёр нэг сайн уйлалдаж аваад дахиж хизээж уйлахгүй шүү гэж хэлээд цэг тавьцгаав. Миний энэ сайхан найзыг ядарч зүдэрч явахт нь бурхан над руу илгээж ухаантай сайхан аав ээж минь эгч дүүс шиг холбож өгсөн нь юутай аз вэ гэж би үргэлж боддгийм. Хувь тавилан хаа хол баян хонгорын тэр борхон охиныг насаараа хамт эгч дүүс шиг холбож өгсөн хувь тавиландаа баярлаад баршгүй.
Бид хоёр хүүхдүүдээ унтуулчаад ярилцсаар нэг мэдсэн шүн дунд өнгөрч бид нэг шил дар сууж дуусах үед Бадам ингэхэд гэрээ эзэн үдээд яагаад ирдэггүй бэлээ? Ядаж уцаарч ярьсангүй гэж Палхитл асуулаа. Би сандрахтаа томилолтоор хөдөө явсан гэд хэлчихв. Мэдэхгүй. Чи нэг юм нуугаад л авах шиг байна да гэж найз маань санжингуй харав. Харин Бата шүн дунд орж ирээд унтлахын өрөөндөө шууд ороод унтчихсан байв. Би найзтайгаа өргөн диван дээр зочныхоо өрөөнд унтлаа. Уусан дарсандаа нам цохиулсан бололтой нэг сэрсэн 8 цаг өнгөрчихсөн байв. Аз болж амралтын өдөр болохоор хүүгээ сэрээсэнгүй. Унтлахын өрөө рүү шагаавал Бата алга эрт гарсан бололтой. Бадмаагаас айсан байх гэж бодоод инээд ч хүрэх шиг. Өглөөний цайгаа бэлдэж байтал Бадам сунаасаар "Гүй мөн сайхан унтлаа шүү. Эх орондоо байх ч сайхан юм аа" гэсээр дэрэгдэн ирээд "Гэрээ эзэн ирсэн үү?" гэлээ. "Өнөөдөр ирэх баха" гэхэд "Юу вэ? Та хоёрын дунд яах аргагүй л нэг асуудал байна да. Найзтай хэлэхгүй мө?" гэж шалав. Өглөөний цайгаа уучгаад хүүхдүүдээ өрөөнд орсон хойно өнгөрсөн бүхнийг нэг нэгэнгүй ярьж өгөв. Бадам царайгаа бараалган сууж үе нулимсан арчин байж миний яриаг огт таслалгүй сонсоод намайг тэрэн авч "Хөөхөдөө миний найз ийм урт хугацаанд тийм их гашуудал харамслыг сэтгэлдээ тээж шаналсан байна штэ. Яагаад надтай хуваалцаагүй юм бэ? Яагаад өөрийгөө тэр их сэтгэлийн зовлонгоос чөлөөлж чадаагүй? Хүн гээгч мөнхийн амьтан биш. Бурханаас хайрлсан цаг хугацаанд л хорвоогоос буцдаг учиртай. Өнгөрснийхөө хойноос сэтгэлээ твчин чөлөөлж үлдсэн нь амьдралаа үргэлжлүүлдэг жамтай. Тэгж чөлөөлж чадаагүйгээс чи өөрийгөө ч гэр бүлээч бишгүй зовоосон байна. Миний найз ийхүү гашуудах нь аргагүй. Чиний минь аав ээж амьд бурхад байсан. Тэгээд чи ганц өөрнө. Тэнгэрийн оронд байгаа тэдний сүнс ч чамтай хамт амар амгаланг олж чадахгүй зовсон байж таарна штэ. Одоо бүгдийг чэйжнээсээ гаргаж тайвширч үз. Хоёлаа лам дээр очиж засал хийлгий гэд намайг тэрч нуруунд дээр зөөлөн алгадаж тайвшруулав. Миний цээж уужирч сэтгэл хөнгөрөөд нуруунд дээрээс хүн дачаа аваад хайчих шиг л боллоо. Миний найз ийм л мундаг хүн. За гэрлээ минь засал хийлгээж ном уншуулчаад огноо цэцэрлэгт өгч ажилд ор. Чи минь ямар мундаг боловсралтай эмэгтэй билээ дээ. Ингиж гэрийн мухар сахиж зэвэрж суухгүй шөөхөө гэлээ. Бид хоёр гадагш гарч гандангаар ороод Бадмын багш болох лам дээр очиж нилээд хідэн ном уншууллаа. Хүний нутагт байгаа найз минь лам багштай байхад би гэдэг хүн засал номын тухай бүр таг. Хүүдээ заавар өгчхөөд дараа нь гоо сайхан өсчөнд орсоор нилээд оройхон харж хүүхдүүдээ хооллож унтуулав. Би гэдэг хүн нэрэл өөрийгөө зөнд нь хайжээ. Гоо сайхан өсчин энтрийг бүр марцсан байж. Бадам хүнтэй уулзчаад очноо гэд үлдсэн учраас гэгэлзээд сууж байтал Бата уцстав. "Уучлаарай хараа. Бадам иржээ дээ" гэж асуув. "Чимээ ирсэн." "Заашгүй дээ. Та хоёр минь ханандаа байж байгаарай. Би одоо Эрдэнэт рүү ажиллаар явж байна. 2 хоног болох байх. Гэрээрээ орж амжихгүй. Дансанд чинь мөнгө хийчихлээ. Та хоёр гадуур жаал явж дэлгүүр ихсээрээ. Миний хайр гой хувц авч өмсөөрөө гэрээрээ орж амжсангүй" гэж хэлв. Оройхон Бадам маань ихээхэн баяртай орж ирлээ. "За найз минь, охиныг танаа хажуугийн цэцэрлэгт өгөхөөр эрхлэгчтэй ярьчихлаа. Энд бичсэн зүйлүүдийг бэлдээд аваад ир гэсэн." "Өө, аштай юу? Хүүхэд нь ихтчгээд авахгүй л гэдээсэн да. Өдийд хүүхдүүд жигдрээд зарим хүүхэд цэцэрлэгт явахгүй энтергээд ганц нэг хүүхдийн ор гардаг гинэ. Харин чи өөрийгөө бэлдэж бай. Хүүхдэд цэцэрлэгт өгмөхс ажил бэлэн хүлээж байгаа шүү." "Гүй өртөө, чи минь лусын хаан юм уу хаашийн? Бас ажил яаж бүтээчихэв? Надтай хамт Балгаас зорч байсан залуугийн компанид эдийн засагчаар оруулахаар ярьсан. Миний найз ийм л айхтар хүндээ өдрийн хагасдал бүгдийг зохицуулчихдаг. Хүчи нэрээ" гэсээр найзаагаа тэрч уйлах шахсан ч дахиж уйлахгүй гэсэн тангараа санаад боллоо. "За найз минь, өнгөрсөн бүхэндээ баяртай гээрээ. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж, ирээдүгөө шинээр эхэлж амьдран шүү хонгор минь" гэж гал цогтой найз минь хэллээ. Бадам цай ууж сунгаа. "Бата яасан? Унтаж байгаа мó?" "Бата Эрдэнэт рүү ажиллаар явсан. 2 хоноод ирнэ. Ирээд чамтай уулзна гэж байна лээ." "Ааха, тийм үү. Цаадах чи надаас л зүхтаагаад байна да." "Тийм байх л да. Чамаас уучлалт гуйж байна лээ шүү."
Намаар хүүхдийнхээ шинжилгээг бүрдүүлээд бэлэн болгочихсон байсан болохоор шууд л нэгдэх өдөр охиноо цэцэрлэгт өгчгөөд Бадмыгаа дагаад найзынхны компани дээр очив. Нэг их том компани биш ч маш тоглог офистэй боломжийн цалинтай ажилд бол шууд л орохоор боллоо. Сэтгэл маш өндөр, бүр нэг сайхан болчихсон тэр. Бадам өдөр хүүхчин сургуулаас нь орой охиныг нь би авчих учраас чи ажилтайгаа сайн танилцаад ав гэлээ. Ийхүү би шууд л ажилтай зоолгочихсон тэр. Ажлаа тараад харахад Бата ирчихсэн хоол хийгээд хүлээж байв. Харин манай гурав ирээгүй байлаа. Бата намайг ороход "Хүүе, эн чи хин бэ? Миний ихнэр мөн үү?" хэмээн гайхан ухтаж инээснээ төдхөн бойлж чамайг хүүхдүүдэд аваад явчихж гэж бодоод хичнээн айва гэд нүдэнд нь нулимс гэлтгнаад ирэв. Би түүнийгээ учиргүй өрөвдөж түүнийг эзгүүд болсон бүхнийг ярьж ажилд орсноо хэллээ. "Үгүй Бадмаа нэрээ галзуу юм тийм а. Асуудлыг ядах юмгүй хурууга хөдөлгөөд л шийдчих бололтой" гэж бахархан хэлээд "Хүүхдүүд хайчаав. Бадам хоёуланг нь аваад ирнэ гэсэн. Бодвол зугаалж аваа байх." Удалгүй манай хэд дуушуу болсоор орж ирцгээв. Бата Бадам хоёр бие биенээ бишүүрхэнгүй харцгаана. "Хүүе, гэрээ эзний бараг ингэж нэг хардаг байжээ" гэд инээд алдаж тэр хоёр тэврэлдэн мэндэллээ. Бата гимшингүй харж "Харин тэглээх үү? Чи яагаад хэл сураггүй гинтхэн хүрээд ирэв? Сайн явж ирсэн биз дээ. Угтаж аваагүй дуучлаарай найзаа." Тэр хоёр ингэж нэг нүүр хагарч хүүхдүүдэд хоол болсны дараа гуруула ширээн цууж дарс шимэнгээ халуухан яриа өрнүүллээ. "За Бата минь, та хоёр минь юу л болоод байна да? Байдал нэг л биш санагдлаа. Гэрлээ надад бүгдийг ярьсан. Чи минь арай өөр хүнтэй болоогүй зү. Миний сайхан найзыг орлох эмэгтэй олдохгүй л баймаар. Тэр олон залуус эргүүлж байхад найз маань чамааг л сонгосон. Миний найзын амьдрал чамаас өөр ямар ч эр хүн байхгүйг чи мэдэн дээ. Хүн алдаж болно. Гэвч алдаагаа засч чаддаг байх нь чухал. Чи бол маш их ухаантай хүн. Найз нь олон зүйл дээр тэгж ойлгосон. Чамайг ийм байдалд оруулсанд гэрлээ өөрийгөө л буруутгаж байгаа. Гэгчлэн урсгаж гарлаа. Би ч чимээгүй дарсаа шимэн сууж байгаад босох гэтэл Бата гэрлээ чи минь сууж байдаа. Надад та хоёрт хэлэх үг байна гэлээ. "Яана, юу хэлэх гэсэн болоо? Сална гэвэл одоо яана" гээд зүрх оволцоод л ирлээ. Бата тайвнаар бит хоёр руу харж "За найз минь, хань минь, та хоёр намайг уучлахыг бодоорой. Би алдаа хийсэн. Миний ханд ямар ч буруу байхгүй. Гуниг зовлонг нь хуваалцах гэж эцсээ хүртэл тэмцэх байсан юм. Би шантарч түүнийгээ ганцаар дуулж ажил гэж гүйсээр эцэстээ хорвоогийн хамгийн сайхан бүсгүй гундаасан өөдгүйэр. Одоогоос 2 сарын өмнө манай ажилтнууд томоохон арга хэмжээнд оролцож баахан ууж идцгээсэн. Би угаасаа арх уудаггүйж тал талаас магтаж тулгаж уусаар нам согтчихсан байлаа. Нэг сэрсэн чинь буудалд нүцгэн хүүхэн тэврээд унтаж байсан. Анх ажилд орсноос хойш сэтгнээд байсан нарийн бичиг хүүхэнтэй хэвтэж байхын тэр. Би огл өвсрөн босоож хувцлаж байтал нөгөөх бүсгүй босч ирээд уучлаарай захирлаа. Та бит хоёр хит их согтоод нэг мэдсэн ийм юм болчихлоо гэж хэлв. Би учиргүй сандран уучлал гуйгаад гарч явсан. Тэр үед гэрлээ бит хоёр хүн дээрөөд их удаж байсан л та. Гэрлээ маань гашуудаж харамссандаа өөрийгөө ч биднийг ч зөнд нь хаяад яаж ч гуйсан хэвэндээ орохгүй надтай харьцаач болсон. Надад тэр үед маш их хүнд байсан. Миний хадмууд ховорхон сайхан хүмүүс. Аав ээжээс минь өөрсгөө улс. Би тэдэндээ дэндүү их хайртай байсан болохоор бас их шаналж байлаа. Гэвч ойр ганцаар үлдэж байгаа эхнэрээ 2 хүүхдээ авч явах үүрэгтэй учраас би сэтгэлээ чангалан захирч амьдрах учиртай. Гэрлээгээс минь өөр 2 хүүхдээс минь өөр надад хинч хэрэггүй. Тэр нарийн бичиг хүүхнийг Сарна гэдэг Шведэд амьдарч байгаад ирсэн. Ганган дэгжин боловсралтай сайхан ч бүсгүй. Дэндүү задгаа зантай. Байнга л дэргэлдэж та их сайхан хүн. Би яг л тань шиг нөхөртэй болмоор байна. Анхны харцаар л танд дурлсан. Намайг их залуус олон байдагч таны хаанч хүрэхгүй гэж хэлдэг байв. Гэхдээ би тиймэрхүү эмэгтэйчүүдэд дургүй хүрдэг байсан ч эмэгтэй хүнийх нь хувьд хүндэлж харьцдаг байв. Би хэдийгээр зайгаа барих гэж оролддогч хизээний л машины хаалган дээр цайны газрын ширээн дээр тааралдаж зургнууд дарчихсан байдаг.
Сүүлд тэр буудалд хүртэл нүцгэн зураг дарчхаад эхнэрт чи үзүүлнэ гэд байх болсон. Гэрлээ хууч нараа байсан бол учир явдлаа ойлголцож болох байсан ч сэтгэл санааны хүнд байдлаас гарч чадаагүй байхад нь зургийг үзүүлвэл юу болохыг төсөөлөхөөс ч айж байсан болохоор хаяа нэг айсыг нь харсгийгээд мултрах арга олохгүй өдийг хүрсэ. Надад маш хүнд байсан. Ядахтаа гэрлээ сэжүүр гарахгүй болохоор би яаж хэл хуучраа олохгүй байсан. Баатан минь, аврагч минь, чи ирсэнд би маш их баяртай байна. Чи бидэнд энэ удаа туслана үсттэй гэж уртаар амьсгаа авч та хоёр намайг яаж чи итгэж болно? Харин би хизээж ихнэр хүүхдээсээ салахгүй шүү гэж заримхан хэлэхэд нь бадам инээд алдан тийм дээ тэглгүй яах вэ? Чухам энэ чинь л миний батагийн мөн чанар шүү дээ гэж тэрвэрэн авав. Би ч баярлан нулимсаа асгаруулan гурвуул баярын нулимстай тэрвэрлдэн зогсцгоо. Хөөхидөө миний хоёр найз чинь уйтгаргунгасаа салж чадахгүй удаан завцгааж дээ. Тэгэхэд би гэдэг хүн юу ч мэдэхгүй сууж байж гэж бадам хэлв. Батаа маань эр хүний ховорхон нулимсаас хад тавин жаал уйлж сэтгэлийн хүнд ачаагаа авч хаяхан тэр. Бид гурвыг харсан хүнд их л хачин дүр зураг буух байсан биз. Гурвуулаас сэтгэлийн багтраагаа тайлж ориглуун дарс буудуулан инээж хөхрөлдөж хөгжилтцгөөлөө. Батагийн компани захирал бэлгүүний эхнэр нь Бадмын маань багш нь байж таарав. Тэгээд Бадмыг компанийнхаа гүйцэтгэх захирлаар Батагийн доор ажиллуулахаар явуулсан аж. Бэлгүүн хүүхдээ дээд сургууль төгсдөл гадаад компанид хэдэн жил ажиллахаар болжээ. Гүйцэтгэх захирал нь ерөнхий захирлаа атмандаж айлгсан байна штэ. Гэдэл илгээ даран инээлтцгээв. Жаргалтай үед инээд тун ч ойрхон байдаг ажээ. Бид гурав нэг хэсэгтэй л хамт амьдарч хүүхдүүдээ хин чөлөөтэй зөөж байхаар тохиролцов. Энэ удаа би нөхөртөөгөө тэрвэрлдэн унтлахын өрөөрөөгээ орлоо. Өнгөрсөнд нь үлдээж шинэ өглөөг угтцгаав. Ийхүү манай гэрийн ноён нуруу хугарах нь байдгаа ганхчиж амжилгүй батчин үлдлээ. Хүлээцтэй байх нь сайхан бас олон зүйлийг ухааруулдаг шүү. Зохиолоо уншуулах эрх өгсөн Цэцгээ Баасанжав зохиолчдоо баярлалаа. Дараагийнхаа бүтэн зохиолоор дахин уулзлаа. Түр баяртай.